Нийслэл хотны өнгөрсөн нэм гарагт хэдхэн цаг саадсан Оросын төмөр замны гэлтгийн ерөнхийлөгч Якунины ерөнхий сайд Алтан хуягтай хийсэн уулзалтаар хоёр тал сэтгэл ханамжтай үлдсэн тухай их сурвалжууд мэдээлж байна. Энэ удаагийн уулзалтаар Орос улбооны ус Монголын хувь нийлүүлсэн төмөр Улаанбаатар төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлэх яриа хэлэлцээг үргэлжлүүлэхээр хоёр тал харилцан тохиролцжээ. Уулзалтын ноён Якунин манай улсад хэвтэ тэнхлэгийн дагуу барих төмөр замын төслийн хамтын ажиллагааг тодорхой болгох яриа хэлэлцэл хийх боломж олгосонд нь талархлаа илэрхийлжээ. Харин ерөнхий сайд Алтан хуйг төслийн хөрөнгө оруулалт, менежментийн асуудалд хоёр талын эрх ашигыг хүндэтгэх нь чухал гэдгийг уулзалтын явцад онцлсан талаар засгийн газрын хэвлэл мэдээлэл албанаас мэдээллээ. Ерөнхий сайд стратегийн түншлэн харилцаатай мөнхийн хөрш манай хоёр орны харилцаа үр ашигтай хамтын ажиллагаанд тээвэр логистикийн дэд бүтэц чухал үүрэгтэй тул шинэ төмөр замын төслийн ажилд онцгой анхаарч байгаа гэдгээ хэлсэн байна. Тиймээс цаашид хамтын ажиллагааны механизмаа наривчлан тодорхойлж илүү хурдтай урагшлах шаардлагатай ч хэлсэн байна. Харин ноён Якунин бидний хамтын ажиллагаа ахис дэвшилтэй байгаач төслийн үйл ажиллагааг өргөжүүлж ашиг орлогыг нэмэгдүүлэх хэрэгтэй байна гэжээ. Өнгөрсөн хугацаанд компани дөрмийн санг нэмэгдүүлснээр ашигтай ажиллах нөхцөл бүрдээд байгааг ч хоёр тал тэмдэглэсэн байна. Уулзалтын албан мэдээнд дурддагдсан дээрх байр суурьаас анзаархад ямар ч байсан төмөр замыг шинжилснээр эдийн засгийн өргөөжөд хүрэхийг аль алин зорж байгааг ойлгож байна. Гэхдээ үүний цаана яаж гэдэг дүрм тодорхой бүсэлдэж байгаа. Хэрв сонирхол юм бол хөрөнгийг нь хэн гаргах, дараа нь хэн эзэмших зэрэг асуултанд хариу олох хэрэгтэй болно. Гэхдээ хүндлэнгийн ажиглагчид эзэн засагчдын үзэж байгаагаар Орос хэдтийн сонирхлыг өөрсдөө эрх ашигтай нийцүүлсэн зөв огтлолцлыг бид төмөр замын бодлогодоо тусгаж чадвал таран зэс тээврээс ашиг олох боломжтой юм а. Манай улсын төмөр зам тарсан яриа хэлэлцээг хурцдагдаг сэдвүүд болох уул уурхай ард газруудын асуудлыг Оросд тойрохыг хүсэж байна. Яриа хэлэлцээр эдгээр сэдвэр рүү халтрах тохиолдолд төмөр зам улс төрчсөн маргааны талбар болж ирснийг тэд мэднэ. Өөрөөсөө 49% нь эзэмшдгийн хувьд Улаанбаатар төмөр замыг манай улсын дотоодын улс төрөөс болж зарцаах, эдийн засгийн өгөөжхөө хэлхээ төмөр болгох сонирхол байхгүй. Харин хятадтай харилцах хамгийн дэд бүтэц болгон ашиглаж худалдааны тээвэрлэлтээс орлогоо нэмэгдүүлэх сонирхол хойд хөршийн эрх ашигын нэгдүгээрт ирэмлэгдэж байна гэдгийг хөндлөнгөө шинжээчид тайлбарлаж байна.